Тэгэл хүүхдүүд шуугалтаа даралт ихсээс юм ямар юм гоё байна. Яг ч тийм нэг шүү. Уул ядрахын юм шүү. За. Хой, хүүхдүүдийнхээ бүр дуушгүй нэг санагдсан юм байна бид нар ч. Одоо юу яасан шүү? Би төрний эмч дуудсан байгаа. Ирээд даралтыг чи үзчихээд ажилч явуу заа юу. За. Оо миний хөшөө яг хоол ундны идэх үү? Идчихээ зүгээр шүү. За, нахайгүй хөргөчний шүлөө юм уу? Хөргөчний шүлөө яа хаа. Харин нөгөө хөргөчөнд байгаа үлдсэн эдгээр материалаа усны гэж буцалгаад тэгээд мэдчих юм уу? Гоо. Сургууль дээр очиод юм мэдчих яа. Юу чи надад хуцаас одоо төрний эмчээс гаднаас ороод ирвэл гайхах шүү дээ. Зүгээр шүү дээ. Чи өөрийнхөө уцтаг байгаа байх. Ерөөсөө тэгж харагдахгүй байна. Уушгийн майстер шиг таагалж байгаа. Хөргөчний шүлөө юу вэ? Буцалгаад явах аа яа. Одоо хатас суулжирэх намайг харчихсан айхгүй гэдэг ч одоо толгороо тавьна бооцсон. Энэ нэг савсаг гэх уушгийн майстер босгоо орох гэж тархиа зад тэр үжээ гэж бодоод яах вэ? За яшгоо. Миний бүгшин чи ямар өөрийгөө томд бодож амьдрд юм бэ? Юу гэж чамайг одоо хийж харсан тэгээд хүүхэн шохрын бүлээр наан цаануугаад аймаг зүгдээ ийм завдаа гэж хийж чадахгүй. Яагаад? Чи нэг тийм тодорхой зэрэгтэй шүү дээ. Ямар? Юусе хийж харсан энэ багш юм байна гэсэн зэрэгтэй шүү дээ. За нэг ахиулаад авах юм бол цэцэрлэгийн багш байсан юм уу гэвэл. За би ямар ч байсан саяхнаас бас тушаад ахаад бага ангийн сургуулийн менежер болсон юм шүү. За тэгсэн. Гэхдээ миний харьяа би энэ олон жил чамтай хайрлахдаа чамаар юусаа хатж үзээгүй шүү дээ. Хатуулах юм хийхгүй чи юутай хатах юм бэ? Тэрэндээ гах юм шиг. Чамайг чи хардахгүй байх хоёр шалтгаан байдаг баггүй юу? За нэгдүгээр шалтгаан гэх юм бол миний хөгшин чинь маш нарийн. За санхүүгийн хувьд тэгээд аваагийнхаа ажгаар ахаад хүүхдэд танилцаад тэгээд мөнгө төрөг зараад тэр миний чи гол модонд ороод өөрөө мөнгө та төлж билээ. Тэгээд танаа өгдөө па мөнгө гаргаад тэгээд төсөө өдрөө гоё юм очиход та тэгээд нөгөө дараас юм ахиж үлсэх бол ахиж ороод па ингээ явах чадвар чамд байхгүй. Одоо тэгээд нэг хүүхэнтэй танилцаад тэрийгээ байн хоолнд ороод явах юм уу? Тэгдэж штэ. Солиорч юм. Чамаар амьд жижиг байгаа шүү дээ. Яг чи ийм хүн байхгүй юу? За хоёрдугаар шалтгаан гэх юм бол миний хөгшин чинь маш завхуу. За би ажиллаа хийгээ явж байгаа юм шүү. За чи ажиллаа бол яг хийнэ. За гэрийн ажлыг бол бүр тас хийнэ. За тэгээд тэр олон ажиллаа хийж байгаараа хүүхдэд танилцаад тэрэндээ цаг завгаа тэндээ гэрхэн рүү жораа. Тэгээд буцаад ажиллаа хийж байгаа. Тэгвэл миний хажууд нууцаар мессеж хийчихээ та. Айгста дугаар нууцаар тас. Тэгээд компьютер руу ороод өөрөө түрүү зараад төлбөр хийгээд та. Нөгөө тэгээд өөрөө ингээ явах чадвар чамд байхгүй. Чи ямар чадварлаг хийж байна? Яаж вэ? Ивсэлтэй хайж байгаа чинь. Яг энэ бэтэж продуктаа мөнгөдөө самаа ахнана чамаараа өнөө яриг чи сонссон бүр даалт ихсчихлээ. За тэр юу хараад хатан гэлээгөө явтаад байгаа юм чи хаана? Би хичээлийн шинжилгээний нээлтийн нэг төргийн сая бас энэ хүний яриг сонссон чи бүр сонир болчихлоо. Зүгээр л шүү дээ. Яг ч ингэж хурц дурлах үчихдээ. Ингэж хурц дурлах гэсэн эргэн бургайлын юм хариуцлагуудыг авсан байдаг шүү. Та ихэд дурлах гэсэн. Би юу гэсэн? Та юу? Гойрд хөшигээ маатаж тарах гэж юу юм? Айгуул дээр багтараад нөгөө тарилгыг зат ирж байгаа. За та намайг уучлаарай. Таны амгалтай байдаг алдсан бол мэ хоолнд орчих. Юу? Аха. Нааштай дүү надад жинхнээсээ үлддэг юм ааш. Яг тэгвэл дараач явах юм байна. Ачуулаа толгой дээр. Оо та юу яа? Энэ жоринда өдөрт 3 удаа орж байгаа. За юу нэг за. За. Нэг дээрээс их чи бас чи. За. Оо та бас энэ нөхрийн юмнаас дахиулаад орж байгаа. За. Юу
гэж бодож байгаараа заа юу. Хөө ямар сайн бичээд байгаа юм биш үү? За 95 төгрөг хийх тийгээс эрүүл мэнд харуулах хавааш сайн хамраараа гэж хоёроо. Ингээд нэг таньдаг төмний бичтэй болоод авлаа шүү дээ. Аваа гिचэлдэж. Би сайн хамраараа 5,000 төгрөг өгсөн шүү. Юу чи авилга өгч байгаа юм. За тий авилгыг баг ингээд аягүй яваас өгчихлээ шүү. Чи юу ярьж байгаа юм бэ? Энд цааш чи улс орон даяар авилгатаа тэмцээ. Барихын бариад хорхын хорой одоо бүр шалгахын шалгаа явж байна. Юу гэсэн юм өнөөдөр Монголд чи авилгыг өгөхгүйгээр авахгүйгээр амьдрахаа болсон цаа. За яа чи зүгээр авилга өгөөд ажиллаа бүтээгээд явдаг юм а гэж үгүй. Харин өөрөө авилга авахгүй хүн шиг явж үзээ. Сайн одоо хэдийг өгч байгаа. 5,000 өгцөө. Таваа. Муухай баг толчч юу. Юу ярьж байгаа? Талын буцааж авах юм. Чи бодож яасан шарааны бич. Би лагчгүй. Ой, та хүмүүсээ манай дугаар уцаад дугаараа өгөөд гарсан шүү дээ. Тий. Тэр айлч нэг уушиг мастер шиг өсгөө байсан гэдэг. Оо. Тэр өсгөө танд нэг 5,000 төгрөг өгсөн үү? 3,000 төгрөгийн маань хариуч өгсөнгөө гараа авчтаа гэж бонгодод байна. Аав игээд оромжтой. За би хэлчих. Хотын түргэн дээр ирээд авчаарай гэж байна. За 2,000 гаруй сайхан авахтаараа. За. Яасан ч үгүй намаа. Ээжи. Би нөгөө сургууль дээр очиад ирлээ. Тэгсэн чи миний оноо хүрээгүй. Би чамаа хичээлээд авчихъя гэж хэлдэг үстэй. Өө тэгсэн чи наваа тэр сургуулийн захирал танаа баганаас батаах юм бэлээ. Үу яава. Нэг захирал хийж гин гэсэн тэгвэл энэ сургууль юм байна уу лээ. Тийм бэ. Үгүй миний охин санаа зовлтгүй. Аав чинь батаа 200,000 төгрөг өгөөд тэгээд миний охины оноо тас. Чи юу ярьж байгаа юм? Цаа чи бүр яам тамгын газраас онцгой анхааруулаад байна. Хичээлийн шинжилгээ хийж байгаа яасан цэцэрлэг дунд сургууль, ихтэй сургуулиудын удирдах албан тушаалтнууд онцгой анхаа. Нэг цэцэг авах. За бүр нэг шоколад авахд авилгал гэж үзсэн шүү гэж байгаа байхгүй юу? Одоо ганц шоколад уу? Тийм ээ, бүр чоколад авч чадахгүй гэж байгаа. Би ямар сүртэй юм бэ? Хүн тэр авилгал чи яах вэ? Би чамд авилгал өгдөг. Нөгөө тэр нөө баярна би авилгал авлаа гэж өгч чаддаг юм уу? Тэр нарийн нюанстай өгдөө шүү дээ тэр чинь. Тэр авилгал өгдөг найдад хэлбэрүүд байна шүү дээ. Ерөөсөө маргааш миний өгш батагдаад бильярд тоглоё гэж хэлээ. Эрэнгүүд 200,000 төгрөгийн бооцоо тавьчих. Тэнгүүтлээ өөрөө хожиг. Тэнгүүд батаа яах нөгөө бооцоо дэвтэй авилгын мөнгө хамаалаа тэгээд тандаа тас. Чи ч үгүй авилгалын зарламаас хатаа юм байж. За очижлаа. Аав өөрөө дайцтай гарахгүй. За хараа. Авилгалын хамгийн анхны хэлбэр энд явууч. Өөрхийн тэргүүн гэсэн энэ онцгой байр суурийг ашиглаад бохын гүлтэй ороо гарыг үгүй шүү. Энэ бузар авилгалын бохыг ав. Ямар сүртэй юм бэ чи яах гэж байна вэ? Миний өнөөдөр гаргаад. Энэ ямар гоё та бохвэ. Миний өнөөдөр дэдэ удаа явж болно шүү. За бохныг ороохтой битгий эцгийн юм бол анхаарал тавьж шалчханаа дагараа. Гүй амаагаад гоёа шүтчих. Это шүтээ хацтай маа. Чи яаж яана вэ? Айцтай хаваач. Одоо тэгээд энэ бузар авилгалын бох амтай хийсэн амаараа ардын хөлтөд А Б В Д Д Е Ё Ё Ж З И хагсыг ингээд хичээл заах юм байна. Үгүй шүү. Үгүй энэ амиг угааж сургууль руу яваа. Энэ бохыг чи шууд усгаж хаяа. Би үргэлж авилгалаас хол байж чи мэдэрээ намайг. Чи арайч тийм яас сүртэй юм бэ? Оо миний хөө. Байна уу? Сайн байна. Үгүй та нар чи ямар ядаргаатай болсоо тий. Би өнөөдөр очихгүй маргааш үчи. ТV гадар камераа завгүй юм чи. Асуу та нар очихгүй байчих чи. Ямар ядаргаатай болсоо би тэр чи. Үгүй юуны чи ядаргаатай гэж. Үгүй чи наад ажлынхаа боломжийг ашиглаад наад айлуулсаа нэг хит дөр ингээд татаад авах бодооч. Яаж? Юу яаж гэж ингэж ярьдаг шүү дээ. Оо байна сайн байна уучлаарай. Учаад айл дутуу байгаа. Учаад хамгийн дараа очиж магадгүй. За тэгээ айлын хол байна унааны мөнгө авах. За тэгээ хоолндоо орж чадахгүй хоолны мөнгө авах гэж хэлээ. Яг яастай ингээ аваад аваач чи. Болох юм уу? Болохгүй. За чи. Аяа. Байна уу? Сайн байна уу? Харин танаа руу очих гэсэн чи жоохон өлсөөл. Би явдаг шүү дээ надад машин авахгүй. Манай ээж хийснээр танад 30 хоногийн дараа л очие доо. За. Ашиг өөрсдөө авчиг нэ. Энэ ямар яа гарав. Чог айтах нь ёстой ингээд авч чи ингээд хийчих. Хажуугаар намайг хатаач. Амаа аваад зүмэлээ. Чамаг ямар гоё амттай баггүй гэдэг харч нөгөө бохиж угааж байгаа амтаа гэж ажиллаж та. Та сайн аа. За
ажиллагаагүй. Айгуу тий. За маргаашны хоолнд орчоорой за. Цалин бугаа юу? Үгүй нэг аль харин тавилаа тавиулгээд цог юм уу нэг дөрөг өгсөй. Тааваш. Моtor айдаг юм гав. Үгүй. Гарыг бугаа. Угаа ч сургууль руугаа явна шүү. Чи өө энэ ямар сүрдийн хамаг усны тоолоор бүлээ авчихсан. Хүй манай хүүд захиатаагүй шүү. Сайн байна уу? Сайн. Хүүгийн чи захиатаараа гой гойдаг авчир та. Гой. Гой гойдаг хамгийн гой. Энэ хоёр одоо байгууллагаасаа тавьж ирсэн нөгөө маркетингийн зардал хуваагаад идсэн юм байна. Угаа цэвэрчтэй. Энд чи юу гойдоо ороод ирэх вэ? Суралт өгч явуулсан ингэдэ хүү маань өгч. Хүү юм уу хүү маа гэрн хаа юу хийж болж байгаа амтахгүй маа гэх. Харин тийм ээ. Ер нь юм гэдэг их учиртай байх юм байна. Ганцхан сарын өмнө 10,000 төгрөгөөр авч өгсөн бандаа тэгээд ганц цагаан засан дээр ганц сантиметр сарагчаас шууд гойдог болж ш. Айддаг гойдог. Үгүй хонгоо ажил сургууль руугаа явна шүү. Энэ хувцсыг ч гэсэн сайн. Чи энэ яа? За, бод ямар вэ? Яста сайхан бодсон байна. Зүлгээ авах гэж. За. Хаврын барилгын компани ганцхан таны гарын зүгт очиад байна гэсэн шүү дээ. За тий нэг 20 сая төгрөгөөр нэг хүнд оруулж байгаа юм шиг нэг хитгэн төгрөг хэлээдсэн. Тэгээ яасан. Тэр чи одоо юу гэж байна? Дулаанаа татсан юм аа. Таны гарын зүгт очиад байна. Одоо 200 сая төгрөг өгье гэж. Дээрээс тэр байр ашиглалт ордог. Хоёр өрөө байр нэмж өгч. Наад нюанс чи юм төлж шүү. Одоо зөв. Одоо энэс их өсөхгүй. Тийм шүү. Одоо нөгөө сулаанаа цаад болчихсон самбарч байгаа. Одоо цаа. Хоёр сая бидний наа. За би яг зургийг заяа. Ганцхан таны гараа шилдэг гацчаад. Энд хэд болоод авах юм уу? За. За би гарч байгаа. Миний хөгшөө. Жич дандаас юм өмсчөө. Чи ч одоо хичээлийн шинжилгээ хийх бол ухаан авсан юм шиг хамаг утгаар тавьсан. Хатсан юм нэг ч чадвар. Охныхоо үлдэг аваад өгчлөө. За миний хөгшөө. Энийг өглөө өрөөд оруулаад ирэх тавиад. Ингэж надаас өөрхөн алахгүй. Би одоо сургууль руу явах хэрэгтэй. Оо. Энэ ч орох тавьчаа би шууд явлаа шүү. Болгоомжтой тавиараа наач юм байгаа шүү. Юу? 200 сая төгрөг байгаа. Үгүй хагаас нь. Намайг гэдэг мөнгөний хавчиг энэ бүхний төвшиг олсон байгаа. Үгүй би ажиллалтаа тэмцэх газар хэлээ шүү. Одоо би нийтийн халуун сурагч толгоогоо угаачаа сургууль руу явлаа. Би үнэхээр ажиллалтаа тэмцэх газар хэлээ шүү. Чи арайч давгаа хөвгтэй арай үгүй байлгүй гэж чи. Чи аав яатсан. Толгоо сэлбэрчээ чи. Нөгөө чиний хайцтай мөнгө чинь толгой дээр тавьчихсан. Тэгээд аав чинь ер нь альбастай холбоотой юм болохоор хойно гэж хий угаан гэж. Улаан цэм аваад хажууд нь альбас зохион байгуулалт яваад байхад бас намайг сохин хийхгүй байгаа юм шүү. Бас нэг хөрхөө юм бичгийн дурсад яваад байгаа шиг байна. Тэр бичгээр байхгүй юу? Биш дүүнэр байхгүй юм гэж. Байгаа шүү. Өнөөдөр ингэж тэмдэглээ. Байж тээ. Үгүй итгэл бас 200 сая төгрөгтэй болгоо тэмдэглээ гэж төхөө. Тэр аавыг болж байгаа бүгдээ нэг таны гарын хоолыг төө нэг бол гарч ресторан орох яах вэ? Та нар шиг ээж нь аав руу нэр. За хайчгүй дүү лээ. Хянцын. Бойдно яа. Хүй, энэ аав нь уцаас алгацсан байх юм. Ажил дээр залгачих юм уу? Тэгээд яах юм чи орсон байгаа. Оо, байна янжисруу багш шүү. Тамсар багшийн нэг дээр ундрмаа байна. Яасан? Альбертаа тэмцэх газар руу явсан. За их чинь өөр авчих юм нэ. Хэм бэ? Яна, авч аатыг руу явчих. Яах ч. Та нарыг хэлдэг. Араас нь авчих. Автосуугаа хамт хаан сууд юм бол Та яах гэдэг аваагаа юм ч биш. Ямар болоо аваагаа юм биш. Амьдтай тэмцэх хатар хийж амьд өгөх гэдэг юм даа. Чаашийн. Та яах гэдэг? би нөгөө баг Бид энэ ажилттай байна заа юу? Амьдчид олоолаа байна. Амьдтай тэмцэх хатар ганцаараа байна. Ой, таа гэрэг үү те? Яаж? Тэр 200 сая
Өнөөдөр өөрөө амьсгал аваад дуудагдаад ирлээ. Таны хэрэг нотлогдсон шүү дээ. Өөр баримтаагаар бүр камерт бичигдсэн байлаа мэдүү та. Та энэ үнэн дараа орж ирэх мэдүү. Цогцоо авчихсан тэмцгээ танахтай мэдээ. Та амьсгал авчих юм аа. Тийм. Аваа шүү дээ. Юу яаж? Манай сургууль дээр бүр камер зооцсон байдаг. Энэ амьсгал гэдэг чинь чиний хэлдгээр бүр айхтар нюанстай нарийн болчихсон байдаг. Нэгийг би ангид орсон охины аав ээж нь хурж ирээд охиныхоо нэгийн харуу шилжүүлээд өгөөч гэхгүй юу? Тэгэхээр би ангид үргэлжлэн харж байгаа тэр охиныг нэгийн харуу шилжүүлээд өгчих. Тэгсэн чинь л аав танд их баярлалаа. Та бидэнд их тус боллоо гэсэн бүр камер харж байгаа ч байна. Ийм том юм. Шууд гараад ирсэн. Танд баярлалаа. Би бүгд харсан чинь Мерси гэж бичсэн набор. Юу болж үзэж ихнийг тэгсэн чинь та манай охинд их тус болсон. Та харж хандж байгаараа гэж нэг юм гаргаад ирсэн. Ингээ харсан чинь говьалтай чацарганы дарсан. Юу би бүр ахахгүй бүр камерт харж байгаа үгүй явуулахгүй. Тэгсэн чинь бүр цүнхээ нэг та голоод юм уу? Голоод юм тэгвэл та энийг харалтаа гал ингээд бүр боторхаа бүгд бүр өчнөө юм асгацсан. Би ахгүй гэд явуулсан байхгүй юу? Тэгсэн чинь энэ улсуудын хараг ухаан ямар нарийн болсон юм бэ? Тэр мөн жоохон охноор тэр том юм өгөө явуулсан байгаа байхгүй юу? Дөнгөж нэгдүгээр ангид орсон. Үсгэн ч үзээгүй тэр мөн жоохон. Амьсгал гэж юу гэдгийг мэдэхгүй халах хонгорнууд дээр хараад та энийг авчихал та. Аав ээж тань заавал өгөөрэй гэсэн гэдэг гарын чичрээ зогсоод байгаа байхгүй юу? Тэгэхээр би хэлэхгүй юу? Камерыг харж байгаад хэлсэн юм байна. За багш нь наадах чи аваад өнөөдөр сургуулгуудаа хийгээ хадгалъя. Би бүр аваагүй. Маргааш гэрээсээ хүн дагуулж ирээд надаас энийг буцааж аваарай гэдэг. Камерыг харж байгаад хэлэхгүй юу? Тэгсэн чи тэр камер гэдэг юм чинь хүний хэлж ярьж байгаа яриаг бичдэг юм байна шүү дээ. Дараа намайг юу гэсэн гэж та бүр камерлуу цэгэлцэн амьсгал авах ч үлээ гэж байгаа байхгүй юу? Юу авцээ бidээ. Ноцтой юм болсон. Самартай айлтан голд. Өөр хийдэг гэж энэ амьсгалтай тэмцэх газар чинь орчуулгын товчоо байт юм байна. Тэгсэн энийг юу гэсэн гэж айлтын алт авсан гэж байгаа байхгүй юу? 3 үеэрээ 5 игнээ 15 ширхэг айлтын алт авсан гэж миний хэрэг одоо бүр газар авчаад байна. Ичнээ тэр бомаар айлт авсан үед дуудаж ирэх багч. Айлтгаа авчаад энэ дуудагдаа. Ганаа зогсоод явъя. Юу ярьж байгаа? Тэр бомаар амьсгал авсан улсууд энд ирэхгүй байх нь аргагүй. Тэд нар чинь цаана хамгаалах намтай юм байна. Намын гişүүд энд ирдэг юм байна. Над чиг нам бос хүн бол зүгээр шууд дуудагдаад ирд юм байна. Одоо энэ хүмүүсийн амьдрах арга ухаан нарийн болсон юм байна. Тэгэхээр ер нь бусдын жишгийг дагъя. За миний хүн чи нэг улс төрийн намд гişүүнээр ор. За миний охин ахыхаа орсон улс төрийн намаас өөр улс төрийн намд гişүүнээр ор. Миний хүн энэ хоёрын орсон улс төрийн намаас өөр улс төрийн намд гişүүнээр ор. Ачи гоо. Чиний орсон намд па. За хүүхдүүд би та нарыг улс төрийн намд гишүүнээр ор гэж байгаа чинь авилгал авах гэсэн үг биш шүү дээ. Харин авилгалтай тэмцэх хэрэгтэй. Юмыг яаж мэдэх вэ? Нэг нам засаг төрийн солигдоод нэг дарга өөрсдөө чи ажилгүй болол танаа нам гарууд энэ хоёрыг аваад танаа нам гарч ирвэл энэ хоёрыг аваад бүгдийг нэг ажил төрөлтэй амьдраад ээж болох уу гэж бодож байна. Одоо энэ айхтар газар өвгтэй эцгийн сүнсийг дагуулад ирсэн. Бүгдээрээ нүглээ намжлаа. Эцэг тэр биш. Энэ биш. Ихэнх бас биш. Холонч бүр биш. Дээд үг биш нар минь. Хавсрын миний бий болоод манай гэр бүлийнхэн аймагт авахгүйгээр амьдрч чаднаа.